За. Ахаа оройн минь. Төрөний жоохон лай явуулчих гэсэн чинь балай морж ирээд хүн яриулахгүй. Тэнийг юм яриад тахлаар лайваа тасцсан. Тэр орондоо машина саахан чөрлөд авлаа. Манай машины хажууд нэг гоё сайхан 200 цагаан V8 200 байна. Манай эхнэрийн маань мөрөөдөл юм шээ. Эхнэр маань хөргөдөө. Тэгэхээр хүний мөрөөдөл ямар хязгаар байх биш. Манай эхнэр нэг сайхан цав цагаан 200 та болох юмсоо гэж. 300 биш юм уу гэж 300 биш 200 гэдэг байгаа байхгүй. Тэгээ хөвшин яах вэ боломж алга. Нөхөрд чинь одоо боломж алгадаа тэгээ яах вэ боломжтой босоо хоноо 200 авах гэсэн чинь 200 нь хоцрогдсон байх үү гэж. Тэгэж яриа л тэгээд. Тэгээ хүн юу гэж мөрөөдж болно шүү дээ. Надад энэ 200 их сайхан санагддгийг гоё машин шиг. 300 ч тэгээ одоо манай монголчуудын хэрэглээнд нэлээд удажглаа бас хүмүүс нэлээд дасчихлаа дөө. Энэ бол гоё л 200. Манай ихтер нэг юм цагаан 200 та болно л гэдэг. Дугаар могоор л гоё байна оо гоё. Иш миний муулаа маш. Хүй их гоё зөв мөрөөдөх хэрэгтэй юм шиг надад санагддгийг. Мөрөөдлөж гэсэн их гоё зөв таммаар өөрийнхөө хэмжээнд манай нэг найз байдгийг 10 жилийн ангийн хүүхдэлтэй тэгээд тэр ингээд баяжхан баараггүй томорхон тодорхой гэдэг нэг тийм үг модонд ороод нэг хэсэг модонд орсон шүү дээ. Тэгээд нэг тийм үг ярьдаг авраг. Тэгээ манай хүн олон жил алтны хойноос хөөцөлдсөн дөө. Айл нэг заамрын алтан дээр нэг алтны нэг нинжанууд одоо байдаг юм уу мэдэхгүй. Техник ч одоо тэгэл бараг Монголын ажилгүй хүн болгон заамар дээр очиж нинж ядаж алт ухдаг усууд болж явдаг байсан. Тэр үеэс ахгуулаа л тэгэл алт хайгаал явсыг өөрхий. Тэгээ би ч явах тэ тэгэл энтэй тэгэл босон болоогүй юм хийгээл. Яндорно гэж яваадс. Алтхаар мөртэй гэдэг шиг. Ер нь тэр бол үнэн бах. Алтхаар мөртэй байдаг гэж. Энэ биднээс нэг удах ингээд худалдаж авсан өөрсдөө хэрэгцээнд нэг ганц нэг бүгж мөгжний хэмжээний юм бол гайгүй л дээ. Хүний өөрийн хэрэглээний өөрийнхөө хөдөлмөрөөр худалдаж авсан. Энэ байгалийн энэ нэг алтмалт нэг байгалаас ингэж ухаж түнхэж ингэж авсан энэ алтмалт ер нь явдалтай юм шиг үл. Ер нь алт ухсан улсууд ер нь л асуудалтай. Ад жаргалын өвч, эрүүл мэндийн өвч, тэр гэр бүлийн тэгээд энэ эрүүгийн бас гэмт хэрэгэлдэг долоо юм гээд ер нь алт хөөцтэй явах дээр шундаа зогсож чаддаггүй. Өөрийгөө барьж чадхаа болчт юм шиг байгаа. Энэ шунлын цагаан солиорол гэдэг шиг. Тийм л юм шиг байлээ. Тэгээ манай муу найз тэгээд олон жил алтны араас хөөцөлцөг хөрх юм тэгээд олсон толсон юм байхгүй. Тэгэд одоо надтайгаа зэрэгцээд өтөлтөө шүү дээ. Тэгээ миний нэг өөрийн нэг баримталтайгаа баримжаах юм уу та? Үзэл бодлох юм уу? Нэг хүнжлэгийн ирээр хөлөөж ийнэ гэдэг шиг. Би бол нэг юм бас нэг өөрийнхөө хэр хэмжээнд таарсан тийм хүсэл мөрөөдөлтэй.
тэгж бодож явдаг. Өөрийнхөө хэмжээнд. Чадах юм аа хийж явъя гэж. Ер нь жоохон ухаалаг усуд бол энэ он солигдох, нас нэмэх болгонд өөртөө нэг юм юу тамбар. Нэг сайн сайхныг хүсмээр. Жоохон ч гэсэн бас нэг амьдралдаа жоохон өөрчлөлт, авир аашиндаа ч гэсэн жоохон өөрчлөлт хий, гэмээ ухаарыг. Өөрийнхөө бас нэг гэмээ ухаарыг бодлоо зэгцлий. Ингэж бодмоор. За би энэ дээр нэг скриншот хийж байна. Энэ хишгээгээд нэг бас нэг хайвгүй. Одоо нэг ийм түрүү бас нэг нэргүү ямар мантах вүлээ. Их мантах гэдэг нэг нөхөр орж иж бас нэг ингээ лайв дээр бас л хараад усж байгаараа явсан. Одоо энэ хишгээгээд одоо бас нэг ингээд хуурамч хаягтай нэг юм ороод ирсэн. Ийм ер нь бол ийм усуд Монгол айгүй олоо. Маш олоо. Тэгэд ийм хүмүүс яагаад хүн шиг амьдрч чаддаггүй вэ? Яагаад азгүй, ёндоогүй, арчаагүй байдаг вэ гэж. Энэ одоо ийм хүмүүс бүр зургаач тавьж чадахгүй байгаа зү. Тэгэхээр энэ нэг амны бэлгээс аштын бэлэг гэж. Амны бэлгээс аштын бэлэг гэдэг энэ үгч нь яг байгаа байхгүй юу? Одоо яваад энэ хишгээ мишгээ мэт ийм усуудаа бас нэг жоох юм ойлгох хэрэгтэй байхгүй юу? Би одоо ингээд олон жил хүн хараалаа. Танихгүй олон хүн өсөр үсчлээ. Би одоо ганц чаддаг юм одоо шүлсээ өсчүүлэх хүнийг хараад оримжтах тийм л имийг би хамгийн сайн чадчих. Одоо би нэг болидоо ингэдэгэй би одоо мөнгөч олсонгүй, мөрөөдөлтөөч хүрсэнгүй. Зүгээр хүн шиг бай да. Нэг хүний харьцаатай, хүний үгтэй, хүний дүр төрхтэй бай да гэж бас бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ ийм тэнэг юмнууд бодохгүй л дээ. Даваа найз минь сайн уу? Өгсөн яах вэ? Амраад гэх юм уу? Амьдраад гэх юм уу байж л. Тэгээд ер нь бол ингээд өөртөөхөө ингээд хэмжээнд хэр хэмжээнд мөрөөдөд тэгээд тэр мөрөөдлөө зориг болгоод тэгээд явбал ер нь бол хүрдэг юм да. Би бол нэг хүн шиг сайхан орон гэртээ болъё доо гэж би бодсон. Олон жил бодсон. Айхтар баяжиж хүлжиж сүйд байд болъё Монголдод юу гэдэг алдартай нэртэй болъё. Дарга цэрэг болъё гэдэг юм уу те. Үйлдвэр үйлчлэгээтэй компанитай сүйд байд болъё гэж би ерөөсө бодоагүй. Миний бодол бол их энгийн байсан. Маш энгийн. Тэр нь юу гэхээр би нэг сайхан орон гэртээ болъё доо л гэж. Өтөл насандаа бас нэг өөрийгөө зовоохгүй, шантахгүй, бас нэг ажтай тухтай амар амгалан өгчгийн санд гэж. Тэгжил бодс. Тэгээд тэрэндээ л тэгээд багуугаар зүтгэсээр байгаа. Тэгээд өнгөрсөн жил нэг орон гэртээ боллоо доо. Даваа урж өдөр хажуугаар орчин зөрсөн таньсан бидтэй. Тэгээд алтан отгоны дэндөө таньсан өгш. Манай ихтер ч чамаа таньсан штэ. Хөө нөгөө даваа найз чи явж гин гэд. Тэгээд яг хөө ингээд олон жилийн эн чин тэгээд нэг Азийн суглаа муглаа юм шиг те эсвэл нэг юу гэдгийг орон гэрээ шатаагаад нэг олон хүмүүсээ сандав аваад гинт байр маятай болцсон тийм юм биш те. Юу гэдэг нэг гинт айхтар нэг зовлон зүдгүүр энэ төр идрэж пижигнээд одоо эн чинь нэг тийм усуд зөндөө байгаа штэ. Тэгээгүй эн чинь миний олон жилийн ажил, олон мянган улсуудын өвчин зовлонтой ноцолдсон тэгээ их л юм тууллаа штэ. Тэгжээж нэг орон гэрийн бараа харлаа да. Тэгээ одоо тэгээ цаашдаа
эрүү саруул инг тунх гэдэг шиг хүн лимчин тэгээд бас нэг жижиг шажиг өөрхөө чадах юмыг мөрөдөө тэгэж явсан дээр би ягаад түрүүнийх нэг найзыг ярьсан бэ гэхээр энийг юм чадахгүй бүтэхгүй юмд шунаад байвал айгүй их амьдралаа алдчихдаг байхгүй хүн. Одоо тэр манай тэр найз бол ингээд нэг нэг атгсан гарын чинээ хайж явсаар гад амьдралынхаа ихэнх цаг хугацааг барчиж байгаа байхгүй. Нэг атгсан гарын чинээ алттай болно доо гэж олон жил алдах гэсэн юм шүү дээ. Тэгж явсаар гад одоо ингээд тогтсон айхтар амьдралгүй олж бүтээсэн зүйлгүй ингээд өөрийгөө хийдүүлээд энэ хоосон мөрөөддөг өөрийнхөө хэмжээг мэдэхгүй нэгдэх аюултай л да. Би юу чадах вэ гэдгийг мэдэхгүй нэгдэг. Одоо ингээд маш олон ингээд залуучуудаас би нэг юм харддаг. Маш олон залуучуудаас ингээд гинт баячих гад ингээд чичрээд идэг. Гинт баячих гал за тэгээд нэг мөрөөдө тоглоом. Тэгэнгүүтээ бас нэг суглаа. Эсвэл хулгай. Эсвэл нэг хулгайгаар баячих гад. Эсвэл нэг суглаагаар баячих гад. Эсвэл нэг ёндоорох гээд. Ингээд нэг гинтийн л одоо юу гэдэг сайн сайханд хүрчих юм шиг. Тэгж явсаар байгаа сүулдэ тэрэндээ хүрч чадахгүй. Тэрэндээ хүрч чадахгүй болонгуудаа одоо ингээд юу гэдгийг энийг танихгүй ингээд нэг овоо нэг зүтгээд өөрийнхөө ажлаар амьдралаар нэг жоохон юмд хүрж байгаа усууд руу үсчээд эхэлдэг. Яг нөгөө тийм өөрийнх нь нөгөө гар нь хоосон хитвч нь хоосон байгаад ангуут ингээд нэг бүр багтраад байгаа байхгүй юу? Багтраад одоо энэ нэг хишгээгээд одоо энэ нэг нус байна шүү дээ. Энэ нустай яг адилхан байхгүй юу? Хэрвээ одоо энэ хишгээ хүн шиг амьдралтай, ордохтой, мөнгөтэй юу гэдгийг өөрийнхөө амьдралыг бодгоцсон бол ингэж фэйсбુક дээр байж байгаа хүн болгоноор үсчихгүй. Ер нь бол амжилттай явж байгаа хүн. Ер нь амжилттай байж байгаа амьдралаа тогтоочсон, өөрийгөө ойлгочихсон, бас нэг гэр бүлээ ад жаргалаа олчихсон тийм усуд бол ер нь ийм илүү үггүй байдаг байхгүй юу? Та нар нэг юм сайн ойлгоорой. Ер нь нэг хамгийн азгүй, арчаагүй, хулгай сэтгэлгээтэй, алуурчин тарихтай, тэгээ цааталтаа нэг юм ноолойсон навшин амьдралтай тийм усуд амар хүмүүс рүү үсчдэг. Хүн болгон руу үсчин ганц над руу биш. Хүн болгон тэрэнд бол ерөөсөө тэр эмэгтэй, эрэгтэй, тэр хөгшин залуу ямар ч ялгаа байхгүйгээр хүн болгоны доотлолт ингээд янз янзын бичээл байдаг. Яагаад гэвэл тэр усуд ингээд ийм дутуугийн комплекс гэж нэг хүнд нэг амар юм байдаг. Дутуугийн комплекс. Ийм бүх юм дутуу байгаа байхгүй. Сэтгэлнэж дутуу, амьдралнэж дутуу. Тэгээд одоо юм тэгээд нэг өөрийнхөө миний нөгөө хэлдэг шиг өөрийнхөө хэр хэмжээнд амьдрч чадахгүй хэрээс хитэрсэн их шуналтай хүсэлтэй хэрээс хитэрсэн их шуналтай хүсэлтэй тэгээд тэрэндээ хүрч чадахгүй болохоор ингээд өччих гээд идэг юм байдаг шүү дээ. Дөхтөөд минь энэ олон жилийн хугацаанд миний хамгийн сайн мэдсэн юм бол энэ л байна. Хамгийн сайнаараа мэдсэн юм. Ийм л хүмүүс байдгийн байл. Одоо ингээд миний ажлыг олон хүмүүстэй уулзуулдаг шүү дээ. Ер нь бол олон хүмүүстэй уулзуулна. Тэгээд ерөнхийдөө ингээд мундаг залуучууд айгүй тийм сүрхий ажилтай, төрөлтэй, авьяастай, бэлэгтэй тийм усудтай уулзаад ингээд явж хагаад тэд нар ийм тэнэг авир тэнэг араншин янз янзын ийм гаж балаа юм байдаг байхгүй юу? Яа нэг хүн нэг тийм боловсролынхаа хэмжээгээр гэдэг шиг. Хүний харьцаа хандлага, авир ааш тэр нөгөө бичиж байгаа, барьж байгаа тийм юмнууд чи ерөнхийдөө яг нэг өөрөх нь тэр хүн ямар хүн бэ? Цаана нь хэн байна гэдэг нь юус ойлгомжтой байхгүй юу? Яа, энэ ч ямар амар жигч байна. Даваа гараж дажгүй байна уу?
Чиний хэлээр жигэж орж гинөө. Наад руугаа. Багтахгүй байгаа юм шүү. Чи наадхаа авсан юм уу? Зарим зогсоол амар нарийнхан саний энэ хажууд тугаад мэдэн чихэж штт. Энд дээр түрүү манаа нэг найз явж ах шиг бахи хайчих. Ужаага найзаа хөөе. Амьдуу найз минь. Миний өстө нусан багын найз гэдэг шиг энэ их чаргал айс гээд ёстой хар багын маань найз явж байна. Хөгшөө хоёулаа тэгж жагаад хөгш нь бас дараа тэгж жаад нэг ярих юм байна. Сайхан завтай болж байгаад хоёулаа нэг уулзъя жагаа. Жагаа найз маань энд явж байна. Ёстой сонин уу явж байна. Найз нь сүүлийн үед их сонинтой тэгж яах энэ сүлжээгээр яриад яах вэ? Уулзж жагаад яри. Би харин чамтай уулзсан гэж бодоод сайшгүй чи өөрөө ороод ирлээ. Тинхэсээ сайн уу? За манай хуучин дүүнэр явж байна да. Монго шинэ оны минь төргий. Даваа найзынх нь энэ зогсоод юу юм уу? Миний зогсоод энэ хавар болтол 3 сар хүртэл түр зогсоолъё. Түр зогсоол. Тэгж жагаад ийшээгээ нэг жоохон хаалганаас хол найз нь тэрийг мэдлгүй яах вэ? Би ч урд нь нэгдүгээр ороо зогсоолтой байсан. Хаалганаас хол байхгүй бол эн чинь нэг салхи орно, шороош мороо, шуурга муурга гэдэг энэ хаалгатай ойролцоо дими найз нь тэрийг мэднэ. А зүгээр энэ нэг олдож байгаа нь энэ юм. Би өнөөдөр бас нэг хөөсөлдөж явж байгаад нэг юм түр зогсоол олсон. Тэгээд тэр зүр зогсоол дээр л байж. Тэгээ та бүхэнд бүгдэнд нь энэ олон мянган монголчуудад бас нэг зүйлийг бас хэлмээр байна. Энэ сүүлийн үед энэ Монголд энэ муу улсууд, муухай улсууд цөөрж байгаад би их баяртай байна. Яагаад гэвэл энэ яг нэг 3-4 жилийн өмнө бол ёстой энэ оркууд гэж. Одоо оркууд гэдэг биднээс нэрлэдэг штеп. Оркууд ч амар байсан. Бөө одоо ёстой нэг юу учиж байгаагаа мэдэхгүй мэдрэл муутай юмуд амар байсан. Ёстой галзуу солиотой ёстой энэ нэг би л ийм тэнэг шүү гэдгээс зарлж байгаа юм шиг. Одоо сүүлийн үед гайг болцсон. Ер нь цөөрцөн. Амар цөөрцөн байгаа шүү. Тэгэхээр би энэ нэг тал дээр бас энэ Монголын залуучууд дээр Монголын ард түмэнд жоохон ухамсар жоохон сууж байгаа юм болоо да гэж би тэгж бодож байгаа. Жоохон ухамсар сууж байгаа юм болов уу гэж. Ууган болдоо. За тэгээ хүний нутагт бие бодож яваараа. Японд байдаг манай нэг дүү байна да энэ. Бас надтай олон жил болж байна дөө. Тэгээд нэг 90 хүн шиг байна гэдэг бол хэцүү шүү. Олон хүмүүс энийг чаддгүй. Ер нь бол их тийм тэнэг улсууд нэг ийм бодол өгдөг. 90 хүн шиг байна гэхэлэр нэг энтэнд очиод нэг чанга дуграал зодоо хийгээл тэгээд нэг нус цэрэг хаяал нүцгэн шалдан алхаал эдгээр алцганаал алхаал нэг энэ одоо үнэхээр хоцрогдсон шүү. Нэг ийм тэнэг хүнд хайх болсон нэг тийм усуд байдаг штэ. Нэг 90 хүн гэхтэр нэг юу гэдэг нэг баавартай 90 хүн гэдэгтэр нэг том юу гэдэг хөөрөг мөөрөг барьж марцсан те. Тэгэл нэг салтгаанд нэм авчирсан юм шиг алцах гэж алхаал. Нэг том гидс мэдс гүзээ мүзээ унжуулаад тэрийг нэг олон түмэнд харуулж байгаа юм шиг жээжэн үцэх түм амьтны дунд алхаж малхаал. Тэгэл нэг том олны анхаарал татаал, нэг том дуугараал, пар инээгээл нус цэрэг хаяал. Амар зааваа одоо нэг ийм тэнэг юмнууд тэгэл нөгөө нэг балиар нөгөө нэг яг нэг мал адгуус чи нөгөө песта гिचигээ дуудалцаал. Энэ биний бол одоо ч бүр өнгөрсөн шүү. Одоо манайхаа. Одоо бид нар бол шал өөр ийм 90 100-д амьдарч байгаа. Шал өөр.
Одоо энэ 21-р зуун гэдэг бол хин нэгэнд гайхуулах зуун биш. Энэ ерөөсөө хувь хүний хөгжил, хувь хүн өөрөө хэн байх вэ гэдгийг хайдаг ийм 90 зуун ирчээд байгаа. 20-р зуун бол одоо айгүй тийм мандайлагч хайсан. Юу гэдэг бүгдээрээ мандайлагч судахж байгаа, бүгд баатар болгож байгаа тийм зуун байсан. Яагаад гэвэл тэр үед энэ социалист систем бид нар чинь социалист системтэй байсан шүү дээ. Социалист систем бол ерөнхийдөө дарга байх, дарамтлах, нэр төртэй байх, олон тэмдэгтэй байх тий. Инглиэрээ дүүлэн олон тэмдэгтэй бүр ингээд балаа ийм 5 дугаар 5 жилийн гавшгаач гэдэг юм бүр 87 олон тэмдэг мэмдэгтэй. Тэгээд хин нэгэн хүнээс илүү харагдах. Тийм дон шүглсэн. Тийм донтолтын ийм 100 байхгүй юу? 20 дугаар 100 бол. Ер нь бол тийм байдгийн шүү дээ. Бүр хүүхэд байх ахугаас нахгүй шагнаад идэж шүү дээ. Тэгээд нэг өргөмжлөл, талархал, тэгээд нэг юу ч гэлээ нэг ингээд нэг хэрэгтэй хэрэггүй нэг цагаас хэвлэлцэн. Тэгээд дунд сургууль байгаас нахгүй бол бүр ингээд нэр хүндэд дуртай, хин нэгнээс илүү байх дуртай. Чи илүү шүү гэдгийг ингээд бүр яадаг. Зарладаг. Тэгээд тэрнийг дагаад атааргал хорсол энэ хэрүүл тэмцэл эхэлдэг ийм балаа байсан байхгүй юу. Одоо энэ 21-р зуун гэдэг бол айгүй тийм гоё зуун, айгүй гоё ухаарлын зуун байхгүй юу. Та нар ингээд сая ингээд анзаарж байгаа бох. Одоо энэ манай энэ саяны энэ 25 оны энэ шилдэг залуучууд эдэргээд гарч ирж байгаа. Тэр саксны залуучууд байна. Тэр бас нэг Солонгост болсон тэр нэг олон улсын тэмцээнд бас оролцсон манай Монголын багийнхан байна. Одоо тэр нэг бас нэг тулааны урлагаар яадаг. Би одоо нэрийг мартчих. Тэр залуу байна. Дээлтэй гарч ирдэг. Ээж нь хийсэн дээлтэй гэгээд тэр дээлээ өмсөж бидэг. Энэ эдэр чин бол ерөнхийдөө би илүү шүү гэдэг биш. Би бол та нарын нэг шүү гэдгийг би ерөнхийдөө өөрөө л карьераар л явж байгаа болохоос би хин нэгэн хүнээс илүү гэсэн юм ерөөсөө биш шүү гэж тэрийг харуулж байгаа байхгүй. Тэр залуу хин гэлээ сая гавьяат авчдаг. Тэр залуу бол айгүй гоё харагдаж идэв. Тэр бол олон Монголын бас олон хүмүүсийн хайрыг булааж илээ. Тэр тулааны тэр залуу их гоё харагдаж илээ. Яг л ээжийг миний ээжийг хийж өгсөн дээлээ гэдэг. Тэр энгийн хүнтэй дээлээ өмсчихсэн. Тэгээд тэр талбай дээрч тэрийг өмсчил байсан. Юун дээр ерөнхийлөгчөөс шагнал авахтаач тэрийг өмсчил байсан. Тэгэхээр энэ залуу өдөр бол тэр 21-р зууныг ойлгосон байхгүй юу? Ойлгоцсон байгаа байхгүй юу? Ямар байх ёстой вэ гэж. Манай даваа бичээд гарлаа инх хоригл гэдэг. Энэ залуу өдөр бол одоо би бол юу гэдэг одоо тэр ингээд нэг тийм алтан саатай дээлмэл өмсөөл те. Ингээд тэнэгтэн штэ. Эсвэл одоо юу гэдгийг ингээд лаг харагдах гал ингээд хүмүүс ч одоо ингээд нэг ерөнхийлөгчөөс нэг шагнал мангала хөрсгөөс очиж шагнал авахтай бүр нэг тогсчиг амар л байгаа зү. Тэр нөгөө эгон арилаагүй тэр бүр илүүгээ мэдэрчсэн тийм усууд чинь тийм хачин авираш гаргаад байгаа шүү дээ. Бүр гаж хувцс өмссөн ус зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэр залуу өдөр бол айгүй гоё ингээд өөрийгөө мэдсэн байгаа байхгүй. Яг энүүгээрээ байгаад байвал энэ залуу бол нэлээд хол явна. Айгүй хол явна шүү дээ. Ингээд энэ одоо тэр инх хоригдлын тэр юу бол би зөвхөн энэ нэг тулааны өөрийнхөө төрөлдөөл би энэ төрөлдөөл амжилт гаргасан хүн байхгүй юу? Тэр бол тэрийг ойлгоцсон байна шүү дээ. Зөвхөн энэ тулгааныхаа спортын төрөлдөөл би амжилт гаргасан. Тэрс би Монголын ард түмний юу гэдэг баатар ч юм уу юу гэдгийг би энэ 3 сая 500 мянган хүнээс илүү ч юм уу тийм биш шүү. Би зөвхөн нэг спортын нэг амжилттай хүн гэдгийг ойлгоцсон байгаа байхгүй. Юу н олон хүмүүс тэгж ойлгосоо гэж би бодож байгаа. Одоо жишээлбэл одоо юу гэдэг барилгын компани нэг захирал байлаа. Тэр барилгын компани нэлээд сайн амжилттай явж илаа гэж бодъё. Тэгвэл чи тэр барилгынхаа тэр тухайн салбартаа л амжилттай явж байгаа гэхээс чи оюуны салбарт ч юм уу авиас урлаг спортын ч юм уу одоо юу гэдгийг өөр шинжлэх ухааны ч юм уу анагаахын ч юм уу энэ олон салбарт бол чи хинч биш байхгүй юу? Чи зөвхөн тэр барилгаа сайн бариад тэр барилга дээрээ л олон борлуулалт хийгээд тэрэндээ мөнгө олоод хураацсан. Тэрийг л ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүйгээр манайх ингэ нэг жоохон мөнгө олоод жоохон одоо юу гэдгийг нэг жоохон хадгаламжтай жоохон бизнес нь ахаад яваад тэр өөрийгөө ингэж бүр ертөнцийн төв хорвоогийн төв шиг бодоод байдаг байхгүй. Бүх юмний баатар юм шиг, бүх юмыг чаддаг, мэддэг юм шиг ингэж авираш гаргаад байдаг. Энэ амар утгагүй зан шүү. Амар утгагүй зан байхгүй юу?
одоо бүгдийг чаддаг, бүгдийг мэддэг юм шиг ингээд авираж гаргаад ингээд бүхний дээр юм шиг хүмүүсийн дээр гიშгэж байгаа юм шиг тэгж аашлааддаг байхгүй юу. Одоо энэ нэг ийм тэнэглэл энэ нэг мунхаг байдал бол одоо хоцрогдсон шүү. Үнэхээр хоцрогдсон. Одоо жишээл би бариач авахгүй. Би бариач хүн, би зөвхөн өөрийнхөө хүн барьдаг эндээ л би байж байгаа. Тэрнээс одоо би урлагийн салбар одоо өөр маш олон ингээд энэ спорт одоо энэ хүмүүсийн бизнес эдгэрт бол би бүр яагаачгүй би энийг бол мэдчихгүй баг мэдчихгүй. Тийм учраас би одоо ингээд өөрийгөө энэ эгог та нар анзарж байгаа маш олон дайвуудыг устгаж байгаа. Маш олон дайвуудыг устгадаг, маш олон юунуудыг хандлт аваад байгаа шүлэг мүлэг эдгүүсийг устгахаа ичдэг. Яагаад гэвэл би хин нэгнээс илүү байхыг хүсдэг байхгүй. Хин нэгнээс илүү байх, би мундаг, би чаддаг гэдэг тиймэрхүү юмнаас би аль болохоор зуртааж явдаг байхгүй. Би бол зөвхөн жирийн нэг нь бариач. Энийг л ойлгочих хэрэгтэй байхгүй. Би тэгээ явандаа энэ ингээд ухаалаг мундаг улсууд энийг ихэнх нь бол ойлгоцсон байгаа бах. Ихэнх нь ойлгоцсон. Тэрнээс одоо ингээд нэг бүр юу ч чадахгүй, юу ч мэдхгүй, юу ч чадахгүй тэгээд ямар ч амжилт байхгүй, азч байхгүй маш олон улсууд ингээд хүмүүс рүү үсчээд хүнийг доромжлоод өөрийгөө илүү болгох гэж харагдуулах гэдэг ингээд жичирж байгаа байхгүй. Амар жичирж байгаа шүү дээ. Чэмүүтэ юу юм чи наад мочс талаалар тийм ийм өөр өстөр хогийн байсан шүү дээ. Тэгсэн шүү дээ, ингэсэн шүү дээ. Тэгээд ингээд орилоод байгаа. Энэ улсууд уустай бүр яагаач байхгүй. Яагаач. Ер нь одоо ингээд та нар одоо энэ одоо миний тэр жишээ авах туртаа тэр Марк Цукерберг ч юм уу те одоо за бүр олонний танил одоо юу гэдгийг кино жүжигчдээс одоо Леонардо Каприо ч юм уу те Леонардо Каприо ч юм уу эсвэл Брэд Питт ч юм уу те Брэд Питт одоо энэ олон алдартай улсуудын хуруу гар тэр хүзүү хоолойг хараарай заяа амар тийм үнэтэй алт малт илтгэд олон байхгүй. Тэр унж явж байгаа машин тэргийг хараарай. Бүр тийм амар үнэтэй байхгүй. Эдгээр чи өөрсдөө ойлгоцсон. Би зөвхөн энэ кино урлагийн салбартаа л би амжилттай байж байгаа. Тэрнээс би бол одоо ийм одлоос онцгой биш гэдгийг мэдсэн. Ялангуяа одоо энэ Дензел Вашингтон гэдэг одоо Америкийн алдартай жүжигчин байж тээ бүр алдартай. Тэд нар эдгээр чи амар таруухан байгаа байхгүй юу? Одоо Жулиа Робертс эдэр чинь бол Жулиа Робертс байна. Одоо тэр олон жүжигчд байна. Тэд нар чинь бүр нүрэж бодохгүй шүү дээ. Нүрэж бодохгүй. Манайхан шиг одоо ингээд бараг дээр нь цас тогтчоор тийм хиймэл сормоос юу ч байхгүй. Хөгшрөлтөөгөө эвлэрж байгаа байхгүй. Би бол ингэж мөнхийн залуу байхгүй. Би яг бусдад адилхан хөгшөрж байгаа. Яг л би хүмүүстэй адилхан. Би жүжигчин байлаа гэд хин нэг хүнээс илүү биш юм а гэж. Ер нь жүжигчин байлаа гэд хин нэг хүнээс илүү гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Одоо манай ингээд зарим продакшны ингээд нэг кино нэг хэдэн кино тоглож монгоцсон залуучдыг харахад яг гоо тэд хөөргө залуу юм л да. Залуу болохоор тийм баг. Ер нь жоохон юу гэдгийг ухаажаад туршлагачаад ярил ойлгох бах. Зөвхөн Монголын одоо юу гэдгийг Монголын нэг энэ цөөхөн 3 сая хүний хэрэглээнд ийм үзэлтэн дунд урлаг нь явж байгаа. Дэлхийн хэмжээнд очиагүй. Дэлхийн тайзан дээрч гараагүй. Адаглаад одоо энэ олон улсын Канны кино наадам илдэл дулаан юм дээр ч гэсэн нэг очиод нэг сүйд мэд болоогүй. Юу мөө өдр гэж яриад явах өдр бо. Оскар Холливуд өдр гэж яриад явах. Зүгээр энүүхэн Азийнхаан хэмжээнд ч гэсэн бас нэг гарч иж чадаагүй. Зөвхөн Монголын хэрэглэгчдийн дотор Монголын ер нь бол Монголын олон энэ үзэгчдэр эдгээр бол кинонд бол бүр яагаач байгаа шүү. Кино гэдэг чинь өөрөө бас боловсрал байхгүй юу? Мэргэжлийн үзэгчнэр гэж байдгийг. Мэргэжлийн үзэгчнэр. Олон энэ орны үзэгчнэр бол бүр киног бүр мэргэжлийн төвшөнд үздэг болсон. Үздэг болцсон учраас энэ бусад орны кинонууд тийм чанартай гэдэг байхгүй амар чанартай. Манайхан шиг одоо юу гэдгийг ингээл нэг байхгүй орчин цус нүжийг гаргад зодоод нөх амар нэг Монгол улсад мафи байхгүй хад мафи даал галт зэвсэг байхгүй хад галт зэвсэг хэрэглээд буудаал барайл ингээд бүр ингээд хөрсөн дээрээ байхгүй юм хийгээл амар хүчирхийлэл эсвэл нэг янган талд ингээд завхаарлыг гаргаал ингээд од болчихсон гэж ингэж өөрсдөө ойлгоод ингээд амар их зантай тэгээд бүр
тэр яриа мэрэ эдэр ингээд телевиз ч юм уу юунд ч юм уу яриа мэрэ өгж байгаа мөгжиг наргаад бүр юм мэдэмхий бүгдийг мэддэг чаддаг юм шиг ингэж аашилж байгаа авираш тэр бие авч явж байгаа байдал тэр тайзан дээр зогсож байгаа тэр харц марц тэр бие хилэмжийг гаргадаг ёо тэгээд энэ хүн ер нь тэгээд ухааны юм дөө ухааны л асуудал шүү дээ. Над дээр нэг Германд ерөнхийдөө энэ Европод ингээд олон жил болцсон Америкт ч юм уу те одоо энэ манахаас өөр оронд. За Япон Солонгос эдэрт бол мэдгүй тэн дээрс одоо над дээр залуучууд их хэрдэг. Ер нь бол энэ юунд Европ байна, Канада, Австрали ч юм уу, Америк ч юм уу энд ингээд олон жил болчихсон ийм улсууд над дээр их хэрдэг. 20 жил, 25 жил, зарим бүр 30 жил эдэр болчихсон. 30 жил эдэр болчихсон тийм. 2000 онд эдэр гараа явчихсан. Тэр улсуудын ингээд тэр хувцлалтын өөрсдийн тэр аксессуар байна штэ. Гоёл чимэглэлийг тэгээд тэр байж байгаа байдал тэр яриа хөөрөө тэгээд нүүрний бодол би ч өөрөө нөгөө юм би ч зургийн сургууль төгссөн учраас амар үлэн үттэй л те. Энэ хүний ингээд юмыг тэгж хардаг өөрийн мэдлэгөө харчдаг байхгүй. Тэгж яхад тэднэр бол бас л нэг сэтгэлийн чагтаг тайлгдана гэдэг шиг бас юмыг ойлгоцсон байдаг шүү. Ер нь л одоо ингээд нэг тийм хурмын бүгж мөгжнөөс өөр юм зүүхгүй. Ер нь зүүхгүй. Тэгээ тэр нь алт биш. Манет. Тэгээ нэг нарийнхан ерөнхийдөө нэг нарийнхан колцоо. Тэгээ яг хувцснууд нь мэдээж тэр тухайн орныхоо сайн хувцснуудыг өмсөж байгаа юм л да. Гэхдээ ер нь ихэнх нь ер нь олон жил өмссөн байртай. Гутал мотл эдэр бол нэлээд олон жил өмссөн юм шиг тийм эдлгээтэй. Джеймс Мэйс эдэр бол бүр доогоороо ингэж яатсан. Нэлээд гандцсан тийм Джеймс Мэйстэй. Бүр тийм байдаг шүү дээ. Мөнгөгүй биш байхгүй юу? Тэд нар нөгөө ийм минимал байдал руу энгийн хэрэглээрээ ороод бүр олон жил болчихсон, тэрнээ сурчсан. Юм ч шунахгүй эдэн чунхаа болцсон байгаа байхгүй. Эд агуурсаж чунхаа болчихсон. Монголчууд ч дээ. Би тэгээд тэднээс хараад би өөрийгөө хараад амар голж байгаа байхгүй. Би одоо энэ олон жил насалчаад би нэрээ ийм имийг л ойлгохгүй байгаа шүү дээ гэд. Ийм имийг л ойлгохгүй байгаа шүү дээ. Амар гоё. Тэгээд тэр өөрсдийг нь амьдарч байгаа, барьж байгаа байдал мэдл харахад бол тэндээ устдаа бүр лайтай гоё амьдрна. Бүр ингээд 300-400 метр квадрат ийм олон өрөө тэд нар чинь нэг гэх юм Европчууд чинь тийм олон өрөө байранд амьдарч юм байна л да. Тэгэхээр хүүхдүүд ажлын өрөө тэгээд найз нөхдөдтэйгээ байдаг тийм ийм мэтэргээл тэгээд спорт гэдэг. Монголын бүр тэгээд ингээд бүр хөл гараа болцсон баяжцсан тийм монголч зөндөө байдаг шүү дээ. Манайха одоо ингээд Европт ажилтгаар тэгээд ингээд аяг уугаал жорлон уугаал алингаа алддаг гэж ойлгоод үгүй шүү. Яг нь тийм усад байгаа л да. Тэгвэл ер нь улсад айгүй мундаг болсон тийм монголчууд байдгийг. Би бүр ангааж байгаа юм чинь. Тэдвэсийн тэр өөрсдийн тэр гэр орныг тэгээд тэр ажил мажлыг Америкт бүр ийм ресторан ажилладаг. Монгол гэр бүл байгаа байхгүй юу? Над дээр ирж лээс ресторан ажилладаг. Тэгээд ресторантаа хэнийг ажиллаулдаг вэ гэхээр Америкт байдаг цагаачдыг ажиллаулдаг. Латин Америкчууд, энэтхэгчүүд эдрийг ажиллаулдаг. Монголчууд ч дээ. Тэгээ өөрөөсөө бүр Lamborghini эдрийг унж мундаг. Спорт машин шиг ундаг. Бүр тийм гэр бүл байгаа юм чинь. Монгол. Одоо энэ Германд бүр Volkswagen гэдэг одоо энэ Германы юу байгаа шүү дээ. Одоо Volkswagen сүүлийн үе жоохон хэцүү болсон. Тэгтэл бол Германы том брэнд шүү дээ. Бүр энэний бүр ерөнхий нэгтлэн тэр том корпорацийн ерөнхий нэгтлэнгийн нэгдэг. Тэр чинь доороо одоо олон салбар нэгтлэнгуудтай байгаа шүү дээ. Бараг тэр нэгтлэнгууд нь бараг хэдэн 100 байдаг юм байгаа мэдэхгүй. Бүр тийм баян юу байгаа юм чинь. Монгол гэр бүл байгаа юм чинь. Тэд ямар даруухан гэж бодож байна. Бурхан минь. Зүгээр ингээ.
Сайн над дээр бас нэг гэр бүл одоо айгуулаад энүүгээр намайг үзэж байгаа да. Бас Англид байдаг бас л ингээд гэр бүлэрээ байдаг. Тэднийхэн ихтер нөхөр хоёр нь хоёулаа бас намайг үздэг. Над дээр ирж ийсэн. Би одоо тэрийг мартчихэж. Тэгээ сая охин нэрэж явсан. Охин Монгол дээрээ тэгээ надад байруулаад тэгээ надад бас нэг энэ Английн бас нэг Челси билүү юу вэ? Нэг юм хөлбөмбөгийн нэг баг байдаг. Би одоо энэ хөлбөмбөгийн тэр багийн нэрийг марчиж гэр дотор нэг фотолк нь байгаа. Яа тэр багийн хүмүүстэй фотолкийг надад авчиж бэлгэлж байгаа байхгүй. Аха та ингээд яадаг танд яаж байгаамаа бэлгэлж байгаа гэж яг тэр багийнх нь өөр тэд нэг хөлбөмбөгийн тэр юу чинь арай өөр юу юм бэлэн ш тэр хөлс мэс яадаг уу хуурай байдаг тэр матрас дээр шал өөр юм бэл. Тэгээ тэрийг бэлгэлээд тэгээ өөрөө даг ичиж байгаа байхгүй тэрнээсээ аха та энийг голохгүй үсттэй би яадаг гэж голох юм би чинь хужааг юм дөмсөж байгаа юм чинь. Тэгээ танд нэг ийм бэлгэлэх гэсэн юм аа. Тэгээд манай гэрийнхэн таныг их дэмждэг шүү. Бүгдээрээ үздэг шүү. Тэд нар бол бүр мундаг. Тэгээд тэр охин нь одоо ч 28-тай. Тэр бүр том болцсон. Тэгээ бүр тэндээ амьдрал тэндгийн иргэншилтэй. Тэгээ тэндээ бүр ингээд бүр энэ юу мэдээлэл технологиор бүр ажилдаг. Бүр ийм мундаг ингээд болчихсон гэр бүл зөндөө байна. Бид нар одоо энэ Монголын эдэн баячуудыг хараад шүлсээ урсгаад байгаа шүү дээ. Стамун овчнууд эдэрэн ч гэсэн одоо яг ингээд нэг юм Монголынхоо энэ нэг ядуу хачин орчинд ингээд бааварлаад онгороод ингээд бүр сурчсан. Тэгэл одоо юу гэдгийг том машин унаад том бөгж зүгээл тэгээд бүгдөө нэг игээл нэг том ширээний ард ингээд гой хасаа гаргасан хувц хонор өмсөөл инээж хөхрөөд хундаг мондод тулгаа тэрийгээ тэгээд ингээд олон нийтийн сүлжээгээр цацаал барайл ингээд эдгэр чинь бүр ингээд бид нар бол та нараас илүү шүү та нар бол биднээс хааж хүрэхгүй шүү гэдэг нэг юм ард түмэн дотроо ингээд онгорох гээд байгаа мó гайхуулах гээд байгаа мó нэг юм балай эдгэр бол тэр Европт байж байгаа тэр Америкт байж байгаа тэр монголчуудын хажууд эдгэр чинь боцтой алиа гараад байхгүй юу. Хүний нутагт хөлөө олно. Хүний нутагт хөлөө олоод тэр нь амжилттай болно гэдэг бол энэ ч өстэй үнэхээр гайхамшигтай зүйл байхгүй юу. Хүний нутагч чинь ямар Монголдоо биш. Монголдоо бол одоо юу гэдгийг тэгээд хахуул махуул өгөөл те. Одоо энэ усын хурдын мосын нөхдүүдтэй хахуул махуул игээ тендер мендер булаагаал газар лиценз хулгаалаад эдэргээл ингээд арга олоод ингээд яач ч Монголдоо бол хүний нутаг тэр өндөр хуультай журамтай дэг жаягтай тийм газар ингэж хөлөө олж бизнесээ ингэж олон жилээр босгож аавна гэдэг бол чанга байхгүй юу. Би тэгээд тэгсэн мөртөө тэд нар ямар гоё дааруухан гэж бодож байна. Хээ бурхан минь. Их юм сурмаар юм бил. Тэгээд миний муу одоо юу гэдэг нэг одоо энэ нийтийн миний орсон одоо энэ байр чинь зүгээр нийтийн байр шүү дээ. Зүгээр л нийтийн байр. Би одоо ямар нэг юм single house mouse-д орсон ч биш. Зүгээр нэг одоо нэг муу нийтийн байр маянд би ч одоо нэг нийтийн байранд зүтгэж байгаа нэг орж байгаа. Тэгээд нэг хуучин машинтай тэгэл бас яг хүнээс ямар ч илүү юм байхгүй бусдын адил амьдарч байгаа. Миний энэ нэг зүгээр нэг энгийн амьдрал руу өсчээл атаархаад ингэж ирэхлэх чинь Монгол нэрээс үнхээр яагаад ч байгаа байхгүй. Бид нэр ухамсарын доройт бүр живцсэн. Ийм юм дээр ингэж атаархаж үсчүүлнэ гэдэг бол ёо яагаад ч байгаа байхгүй. Би тэр Volkswagen-ы тэр нэгтлэнгийн тэр гэрийг харахад бол нэрээстэй ёо эдгэр чи яаж амьдраад идэх юм бэ гэмээр байгаа юм чинь. Бүр гэрээ үүшлэгчтэй. Гэрээ үүшлэгчтэй. Өөрөөсөө тэгээд ажтаа хийдэг юу ч хийдэггүй. Тэгээд амралтын өдрүүд энэ чи германч одоо бүр ажлын өдрүүд нөө цөөрөөд ажлын цаг маг нь одоо жишээлбэл орой ингээд нэг 4 цаг юм уу 5 цагт ингээд ажил тарлаа гэхэд ямар ч ажилтай байсан бүгд нь хаяал гараа авчдаг гэж байгаа байхгүй. Ерөөсөө илүү цаг ажиллана гэсэн ерөөсөө ойлголт байхгүй. Айгүй тийм иргэдээ их яадаг тэгээд чөлөө цаг ихтэй. Тэгэл ерөнхийдөө амралтын өдөр болонгууд чинь Итали метал руу өдргээд ингээд зэрэгэлдээ орнууд руу моцигл унаад яваад өгдөг. Тэгээд найзуудтайгаа зөв моцигл унаад ингээд дамнаад Европ холбооны орнуудаар ингээд явчихдаг. Тэгээд энэ тэнд очиод уул муул ингээд ийм юм альпийн өвөн дээр очиж маш амарч мамраа тэнцэн ПМ вайн майн ууж ингэж. Тэгээд буцаад нэг хонцоод буцаад авах гээд ирдэг. Бүр тэр жаргацсан. Йоо тэгээд тэднээсээ тийм жаргалтай амир баянуу гэд ингэж яхахлаа гадаад үзэмжнээс тийм ерөөс харагдахгүй. Яа бусдын адил хүмүүстэй яг адилхан.
Хинч тэрий тийм хөргөтэй тийм амар лаг болцсон гэж хинч анзаарахдаггүй. Манайхан тэгсэн чинь цаана юучгүй мөртлөө амар тийм баян дүр тоглох дуртай. Би одоостой лаг шүү гэдгээ хувц хунар дээр нүүр ам дээр харуулах гэдэг юм шиг, авир айшин дээр харуулах гэдэг юм шиг. Нэг хүмүүсийг доош нь хийсэн, нэг амар ингээд нэг гялцал болсон, ирээмэрэн болсон. Тэгээд нэг цааталтаа баг төлбөрийн төлж чадахгүй байж нэх юм үнэтэй юм захиад идэж мэдсэн. Тэрийг нэг олон түмэнд гар утсан дээр гайхуулсан. Йоо. Ястан сүнцэн баг гэж. Тэгэхээр бид нар одоо энэ нэг юм хөгжил дэвшил юу гэдгийг хүний ухамсар гэдэгт хүрэхэд ахаад нэг 100 жил хэрэгтэй байна. Монголчууд одоо яг өнөөгийн энэ дэлхийн энэ өндөр хүчтэй орнуудын энэ нийгмийн ухамсарт хүрэхэд бид нар дахиад 100 жил хэрэгтэй байна. 100 жилийн дараа л нэг хүмүүс нэг хин нэгэн үнд илүүрэхгүй, илүүд одоо авираж гарахгүй, бусд руу нэг үсчиж хараад урсахгүй зүгээр ингээл өөрсдийнхөө карьерийг хөөгөл өөрсдийнхөө салбартаа амжилттай ажиллаад тэгэл бусад үед бусдын нэгэн адилаар ингээд эрх тэгш ингээ байх бах. Би тэгж боддгийг. Тэгэж манайхан шиг одоо юу гэдэг нэг ангийн уулзалт сумын оймоо дээр очихын тулд нэг 300 авч мовдөг нэг тийм балаа малаа юм одоо болох бах, нэг машин тэргээрээ илүүрэх гэдэг тийм юм. Одоо энэ Кэрсчэн орнолдоо мэти одоо бүр ингээд бүр мөнгө нь яахаа болцсон, багтаж ятхаа болцсон ийм улсууд эдгээр бол бас өөр штэ энэ чинь. Тэдэр бол өөр штэ. Одоо тэдэр чи одоо дими мөнгө байлгаж байгаа нэг юм болгоч гэж байгаа тийм улсууд байгаа штэ. Хэдэн зуун сая доллар молроо тэдэртэй ерөөсөө асуудал биш вэ штэ. Манайхан шиг юучгүй ээжиж тэгээд ингээд гэдэг. Энэ миний юм ярьж байгааг та нар ойлгож байгаа бох. Би энэ дайвыг хэлүүлэхдээ хэлсэн шүү дээ. Хүн энэ өөрийнхөө чадах юмыг мөрөөдөөд яг тэр чадлынхаа хэмжээнд амьдраад тэгээд бусдад гай болохгүйгээр яг өөрсдийнхөө салбартаа өөрсдийнхөө хийх ажлаа гим зэмгүй хийгээд ингээд хэн нэгэн хүнд илүүрхэд авах юм баахгүйгээр амьдрч зүгээр гоё юм болоо л гэж. Тэгээд бид тэр их хоригдлгээ тэр залуудаар жишээ авч ярьлаа шүү дээ. Тэр их хоригдлгээ залуу бол би бол энэ зөвхөн боксинг энэ спортын амжилттай хүн. Тэрнээсээ би бус энэ Монголын хэмжээний ийм лаг хүн би биш шүү. Би зөвхөн спортын л юу. Манай энэ юунууд ч гэсэн олон энэ наадмын аваргууд ч гэсэн бас тиймэрхүү зангарахтай, тиймэрхүү гоё даруухан ийм байвал олон хүмүүс гоё хүндлэх болоо даа гэж. Би аврах гэсэн тийм байр суурнаас биш. Би бол зөвхөн наадамд барилддаг бүх хүн. Тэрнээс би эрдэм шинжилгээний ч юм уу, урлаг спорт, урлагийн ч юм уу, яруу найргийн ч юм уу, одоо өөр юу гэдгийг энэ авиас бэлгийн ч юм уу, тим юмнэх биш. Би зөвхөн нэг наадмын барилддаг спортын бүх хүн шүү дээ. Тэрнээс өөрийн байхгүй шүү. Тэгээ ойлгочих хэрэгтэй байхгүй. Тэрнээс тэгээд ингээд бүр ингээд бүх юмний авраг юм шиг, бүх юмыг дийлдэж чаддаг юм шиг авираж гаргаад ирнэ гэдэг бол утгагүй зүйл байхгүй. Тариг толгой, боловсрал, мэдлэг, энэ мэдрэмж, энэ авиас бэлгэрээ тасарсан ус зөндөө байгаа шүү дээ. Зөндөө байгаач бүр хаанч хүрэхгүй. Бүр 5 үг эвлүүлээд ярьж чадахгүй шүү дээ. Энэ олон улсууд. Манай улс төрч дотор ч гэсэн тийм улсууд байна шүү дээ. Би бол зөвхөн сонгуулиар гарч ирсэн хүн шүү. Тэрээс 90 чадлаараа юу гэдгийг олон энэ Монголын ард түмнээс илүү учраас би гарч ирсэн гэсэн тийм утга ерөөсөй байхгүй шүү дээ. Одоо энэ улсын хур сууж байгаа энэ 126 гишүүн идэр бол зөвхөн ёндоогоор гарч ирсэн байхгүй, ёндоогоор азар. Ягаад гэвэл одоо энэ боловсралгүй энэ мянган улсуудын тархийг угаах маш амархан байхгүй юу? Дурын хүн гарч штэ. Зүгээр сошиал медиа ч гэсэн гараад ирж штэ. Зүгээр сошиал дээр зүгээр ингээд бараа мараа зарчдаг марчдаг юм хилтэй амтан хүнч гараад ирж байна. Тэгэл ингээд өөрт байхгүй мөнгөө бусдад өгөх гэж байгаа юм шиг ингээд янз янзын юм амлаад ингээд цалин мөнгө ч юм уу тэгэл ажилтгууд элдвд олоо юм бүтээн байгуулалт амлаад өөрөөсөө юу ч гарахгүй мөртлөө тэр байгаа юм шигээр яриад ингэж тарих угааж байгаа гараад ирсэн маш олон улсууд байгаа шүү дээ. Эдгээр чинь ямар нэгэн ингээд энэ ард түмний бүр
төлөөлөл болоод эднэрээс бүр илүү төгсөрсөн тийм усуд ерөөсөө биш байхгүй юу? Ерөөсөө биш. Эдгээр зөвхөн нэг хүмүүсийн саналаар гарч ирсэн л ийм л усуд байхгүй юу? Тэгээ санал нь ч гэсэн их бодлоонтай. Намын гишүүнчил янз янзын юмар ингэ дарангуулж гарч ирсэн. Ийм л хүмүүстэй. Эдгээр бол нэг ингэ хамраас өгөөл одоо юу гэдгийг зам хаагаад очсон газар болгонд нь тэгэл нэг тэр сумынхан ч юм уу аймгийн ч юм уу хамгийн гоё хүүхнүүд нь очиж үйлчлээд үр төрөнд нь ороод тэгэл найрын ширээ мэрээ засаал нам балдаал хачаач болоод ах шаардлага ерөөсөй байхгүй шүү дээ. Эдгээр чинь зүгээр л нэг 4 жилээр л азаа үзэж байгаа. Ийм л манисийнхаа өрөөсөн готлоод байхгүй. Зарим талаараа биднээс 7 дараа байгаа байхгүй. Ярьж чадахгүй ус зөндөө шүү дээ. Одоо энэ усын хур дотор. Одоо ингээд энэ 76 усууд 76 энэ гишүүн байлаа гэж чинь телевизээр гараад нэг ховж ив ярьж байгаа нь хитгэл усууд биш шүү дээ. 126 хүн байлаа гэж бодох чинь бид нар одоо ихийг танихгүй шүү дээ. Яг бол тэд нар ямар ч хууль санаачилдаггүй, үг ярьдаггүй, ямар нэгэн шинжилэл өөрчлөлтийг мэддэггүй, хуулиач судлаагүй, зүгээр ингээд сууж байгаа, милитлээ сууж байгаа асар олон усуд биш шүү дээ. Гишүүн нэртэй хангамж авчихсан, хамаг юмаа даалгачихсан. Тэгээ өөртөө бас илүүгээ бодчихсан, их цан суучихсан. Энд тэнд очиод хүндлүүлээ явж идэг. Ийм л биш шүү дээ. Эдгээр ч гэсэн эгоогоо дарж чадахгүй шүү дээ. Өөртөө бол одоо ингэ төмнөс төгөлдрөгөө бодчихсон. Одоо манай одоо ингээд энэ ерөнхийлөгч эдэргээл ингээд байж шүү дээ. Хэцүү шүү дээ энэ чинь. Зүгээр ингээд хүний өдөөс харж агаад нэг одоо нэр зүгээр лайв хийж байгаа манайсад болгоон дэр шүү дээ. Зүгээр юм харахгүйгээр нэг 30 минут зүгээр нэг сайхан ярьж чадахгүй шүү дээ. Заавал ингээд нэг юм бичүүлж хүнээр биелүүлж тэрийг харж уншдаг. Хаанч тэр Монголдооч тэр гадаадч тэр. Зүгээр одоо юу гэдгийг нэгдсэн үндэсний байгууллага дээр гарч байгаа энэ уур амьсгал экологийн байдлаар зүгээр ярьчих болно шүү дээ. Чи хинч ойлгомжтой зүйл шүү дээ. Дэлхийн одоо энэ солигдож байгаа өөрчлөгдөж байгаа эволюцийн тухай зүгээр ярьчих болно шүү. Тэгэхээр чи ингээд бүр ингээд нүдний гүйлгэнэ юм уушаад байгаа байхгүй юу? Бүр ингээд боловсралгүй, ярианы чадваргүй, сэтгэн бодож чаддаггүй, сэтгэж ургуулж бодож чаддаггүй, ярианы хамгийн гол нь юм ярианы баялаггүй, ном уншдаггүй юм байгаа байхгүй юу? Ном уншдаггүй. Чи ингээд олон жилийн ном уншчихсан, барьцсан, тархин хэл ярианы хөгжсөн ус шал өөр шүү дээ. Чи боловсрал гэж чинь тэндээс харагдаж шүү дээ. Өөрийгөө илэрхийлэх, үзэл бодлоо илэрхийлэх гэдэг чинь боловсралаас харагдаж идэг зүйл шүү дээ. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж чадахгүй. Баахан зөвлөгөө туслахуудаараа баахыг бичүүлээд тэрийг харж уншдаг. Тэгэл байн их орон, их ард түмэн тэгэл ингээд нэг юм улиг болсон юм хачин социалист лозонгоо ярьдаг ингээд ийм сүр бадруулсан шинжлэлийн гараан дээр байна тэгсэн ингэсэн хөгжлийн гараа мараа гэдэг бүр ингээд бүр хөрснөөс бүр нисчихсэн хажаа чинь балаа юм ярьж идэг ингээд тэгэл одоо хаашаа омгшуулах гээд байгаа юм уу өнгөрөх гээд байгаа юм уу цөсийг хөдөх гээд байгаа юм уу тэгэл нэг ийм л байж шүү дээ. Боли хүн болоод байгаа юм шиг санагдчихлаа. Над дээр бас нэг компани захирал нэг миний үеийн хүүхэн ирж байгаа. Тэрийг захирал махрдич мэдсэнгүү. Надаар нэлээ нуруу хүзүүний суултаа нэлээ удаан бариулахгүй. Тэгээд яг та сүүл дээр ингээд удаан ингээд бариулаад ирэхлээр тэгээд ингээд жоохон ингээд ярьж суудаг хүмүүс ингээд надтай жоохон ингээд удаан бариулаад ирэхлээр нэлээ дотонсоод амьдрал ахуугаа тэгэл хүүхэд ахгүй нутаг усаа тэргээл ингээд ярьж байгаа юм чинь тэгэл яг гоо шинэ бариулж байгаа усуд бол бариа айлж байгаа юм шүү дээ. Тэгээ жоохон удаан бариулж байгаа усуд чинь тэгээд орж ирээл копи уугаад юм яриад ингээл сууд. Тэгсэн чинь нөгөөх чинь өстой амар бизнесмен гар байсан байгаа байхгүй бүр 2-3 ийм салбар компанитай. Нэг нь тариалангийн чин баах шиг үйлчлэгээний юм чин баах шиг тэгээ бас нэг барилгын юм ч баах шиг ингээд тэрийг би ерөөсөө зүгээр нэг ингээд харахад зүгээр жирэл хүн байгаа байхгүй зүгээр нэг юм төрийн албаа ах чиг зүгээр нэг тийм ямар ч ингээд ийм гялаас гялтаас юм баахгүй амар даруухан
Гэхдээ чи тэгээд одоо ийм их мөнгөтэй бизнестэй ийм баян байж одоо чи алтмалт одоо юу гэдэг одоо танаа үеийнхэн чи одоо тэгээд нэг алтмалт алмаз малмаз хадагдаад нэг үнтэй цаг маг үзүүний зүйлд мүлд идэр зүүдэг үсттэй тэгсэн чинь тэр тэгж байгаа байхгүй. Надад байгаа. Тэг чи яагаад зүүдгүй гэсэн. Ичээд ах гэж байгаа байхгүй. Залуу байхад их тэнэг байжээ. Залуу байхад анх ингээд бизнес эхлээл ингээд бүх юм бүтээл барайл ингээд жоохон мөнгө олоод ирэхтэй. Тэгэл би одоо энэ залуучууд чи ингээд янз янз юм авсоо. Надад одоо зөндөөл ингээд хайрцаг дүүр юм байж л байна. 3 гарантай зүүж юм бол 2 баяраар давхар зүүж юм уу гэл би тэгдэг байсан. Үзэм үзүүдээ янз зээ шүр сууд муу зүүж юм гэл. Одоо тэр зураг мурга харахад ичээд идэгий. Тэгэл одоо ингээд хүнээс илүү харагдах гал ингэж тэгдэг байлаа. Тэгээд ингээд жоохон нас явахын ирээр ингээд жоохон ухаан сууж байгаа юм болоо да. Одоо янз янз юм зүүр ихлээр ичээд ах юм гэж байгаа байхгүй. Тэгээ зүүдгүй шүү дээ байж л байгаа. Байхгүй ш байгаа. Тэгээ зүүдгүй. Яагаад тэгж байгаа? Тэр хүн ингээд бүр ингээд амьдралыг үзээд бүх юмны ард гарч байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг нэр хүндний, эд агуурсын, одоо юу гэдгийг алт мөнгөний, энэ баялагын, одоо энэ солиордын, шунлын бүх юмны ард гарч байгаа. Тэрийг юу гэдгийг гэгэрл гэдэг шүү дээ. Энэ чинь гэгэрл гэж байгаа байхгүй юу? Энэ бол амьдралын амар том ухаалтай болж байгаа. Би одоо ийм хэрэгтэй хэрэггүй юм зүг шаардлага байхгүй. Би хин нэгэн хүнд илүүгээ харуулах шаардлага байхгүй гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Би хин нэгэн хүнээс илүү харагдах ямар шаардлага байхгүй. Тэргүй миний илүү гэдгийг бол миний амьдрал, миний туулж ирсэн тэмцэл харуулж байгаа. Тэргүй харуулж байгаа. Тэрс би зүгээр нэг ингэж юу гэдэг нэг зөрж өнгөрж байгаа хүмүүсээс илүү харагдахын тулд янз янз юм зүг шаардлагагүй. Бүр ойлгоцсон. Тийм байгаа юм чи. Бага шүү дээ. Тэгтээ зүүдэг. Тэгэхээр одоо ингээд ер нь бол араа. Ер нь ингээд юм үзээгүй, юмны ард гарч үзээгүй тийм усуд ч их шуналтай байд юм. Их илүү их юм авах гал, илүү ингээд юмны хямдралыг хайгаал. Тэгээд одоо юу гэдгийг өөрт зохихгүйсэн ч гэсэн өөр хүн дуурайж аваал. Тэг авсан юм өмсөж байгаа ч юм байхгүй овоолол. Овоосон юм хайж чаддаггүй, хүн ч өгч чадахгүй салганаал. Тэгээд ингээд шкаваар нь бүр сагчсан, урсчихсан. Тэгээд өмсдгүү хитэн чи дээр нь ингээд эвхэлтэйгээ байж байгаа. Маш олон хувцас нартай болчихсон эдэр байж байгаа байхгүй. Тэгээд ингээд тэгсэн мөртлөө нөгөө шунлын атга арчаагүй сэтгэлний хөдлөө нөгөөдгөө ухаан амтан ч өгч чаддаггүй. Үгүй хийж чаддаггүй, өөрөөсөө харамдаад өмсөй ихлэ зохихгүй, насан ч тэр биеийн хэлбэр галбирч тэр хамгийн юмуд өнгөрчихсөн. Моозаг оронж хуучирсан. Тэгсэн мөртлөө хайж чаддаггүй. Ингээл ийм л байт юм байлээ шүү. Манайхоо за орд юм бил. Манай ихнэр гайхаж байгаа үз. Нөгөө чи машина цэвэрднийг гарсан тэр ч алга болцсон. Нүцгэн шалдан гараа явсан гэдэг. Ганц тамдж орчдөг. Саран төвөө баярлалаа. Тэгээ сүүлийн үед би одоо энэ олон хүмүүсээс суралцж байгаа. Олон ингээд муу хүнээс суралцах биш. Олон одоо юу гэдгийг энэ мундаг усудаас суралцаад байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө юмнуудыг бас хөнгөлөөд одоо энэ 26 онд би юм авахгүй гэж. Манайха одоо нэг зарим тал дээр бас ингээд надаас бас зарим юмдаг авахгүй юу. Одоо жишээлбэл би одоо энэ 2026 онд бол мэдээж дотор утас авна шүү дээ. Оймс ч юм уу бандаж ч юм уу те. Ганц нэг тийм юм аавн. Тэрээс би гадуур ямар ч хувцас авахгүй. Шинээр юу ч авахгүй гэж. Хууч хувцас өмсөе. 26 онд. Чаашлууд 27 онд. Яагаад гэвэл одоо ингээд мууч бай, сайн ч бай. Хувцснуудаа өмсөё. Бага өөр юм байж хахад ахаад ингээд тэр жилийн тим юм идэрхгүйгээр зүгээр одоо тэгье гэж
бодож байгаа. Гуталч тэр, хувталч тэр, өмд цамц, гадуур дотор янз янзын юмнуудаа ахиж шинээр авахгүй байгаа юм хүмүүс. Дээрээс нь 26 онд одоо зүгээр энэ өөрхөө энэ улаан хууч машинтайгаа 26 онд явъя. Жогоо хуримтлалтай болъё, өр зээлээ дуусгая. Илүүддээ өөрөө өөртөө бижиж ахаад нэмж юм авахгүйгээр асуудлаа шийдье. Гэр орноо жоохон тогтооё. Хэвийн болгоё. Ямар нэгэн худалдаа авалт хийхгүй гэсэн үг. Би оны ихэнд ийм зүйлийг гэрэгнтэйгээ ярьж байгаа байхгүй юу? За одоо юм авахгүй. Олон жил авлаа болоо. Юунд хүрэх гэж аваад байгаа. Дэдгүүр нэгж байгаа юм шиг боллоо. Одоо байгаагаараа л бай. Тэр дээдэргүү сайхан явсан ч муу байлна, муухай явсан ч муу байлна гэдэг шиг. Хин нэгэн хүний нүдэнд аманд янз янз юм тааруулж амьдрахгүй шүү гэж байгаа. Бид нар одоо олон хүмүүсийн аманд багтаж амьдарч байгаа шүү дээ. Хүмүүс юу гэж хэлхийн гэдэг чинь олон хүмүүсийн аманд багтаад байгаа байхгүй. Тэр хүн амт харчууд юу гэж хэлхийн? Хүмүүс юу гэж хэлхийн? Тэр хүмүүс чамд ямар ч хамаагүй байхгүй юу? Тэр хүмүүс чи өөрсдөө цаадалтай хөгийн новшнууд л байдаг шүү дээ. Энэ хүмүүс гэдэг бол цаадалтай ихэнх нь зөвхөн хөгийн юм атаархуу новшнууд л байдаг. Тэр ма атаархуу новшнуудын бас нэг цангааг тайлгч байгаа юм шиг амьдрал нь юу байдгийг. Тийм биз дээ, бас нэг хүний нэг хар хилам нэг хорчин сэтгэлийг дүүрэх гэж амьдрал гэж байхгүй шүү дээ. Зайл. Манай гэр бүл тэгж байгаа шүү. Тэгээ бас нэг өртөө авах зүгээр шүү дээ. Дэжгүй. Хамаг юм уу зараа. Одоо надад хэдэн бүгж байсан бүгдийг гусаа хийсэн амар. Яг нь ганц нэг юмуд үлдсэн л дээ. Өмд хамд мамдод авахгүй гэж. Хөөх юм ихнэр минь бас намаагаа дагцсан би ч гэсэн юм авахгүй гэж байгаа. Гэхдээ хөгшин чи авахгүй байх нь аргагүй шүү дээ. Чи ч одоо тэгээ баг 2 жил хэрээсээ гарахгүй шүү дээ гэдэг. Тэгээ ихнэр маань одоо 2 жил одоо хүүгээ томруулах гад. Одоо манай нэг баг дөнгөж төрсөн нэг Атила маань одоо 2 нас хүртэл хөөх юм уу ихнэр минь одоо олонний дунд орч чадахгүй шүү дээ. Тэгтээ одны дунд орчхоор бас нэг солиод өмс хувцас байгаа л да. Тэгтээ ерөнхийдөө бол хөөх юм тэгээ бас нэг гэртэл ер нь эмэгтэй хүний одоо тэгээд заяа юм уу тавилын юм уу тэгээд хүүхдний жоохон үндийгээд цэцэрлэг сургуульд ортол тэгээд гэртэл голдуу байна шүү дээ. Тэгэхээр ихнэр маань юм авахгүй гэж байгаа. Би бас ихнэргээ дагаад бас нэг юм авахгүй гэж. Манай гэр бүл бол одоо ингээд 1-2 жилдээ бол ямар нэгэн худалдаа авалт хийхгүй гэж. Энэ маань тэгээд нэг тал дээр аяга амар байгаа байхгүй. Би ихнэр маань гарахгүй юм авахгүй хаад би нэг ингээд балаар юм аваад би одоо дихгүй гэж. Авахгүй гэж. Хүүхдүүдтэй мэдээж одоо энэ өсөж байгаа хүүхдүүд юм чи хүүхдүүдтэй нэг гутал хувцас янз янз юм багтчоо сольж өгье. Тэрс өөртөө л no. Энийг юунаас харсан бэ гэхэл би олон жил тэр нөгөөдг айгүй тийм өндөр орлоготой айгүй тийм мундаг тийм улсууд мөртлөө маш энгийн явж байгаа тэр улсуудаас олон жил харж байгаа байхгүй. Тэгээд тэр улсуудын тэр ойлгоцсон юм би их хожуу ойлгож байгаа. Хожуу ухаарж байгаа. Тэгээд хожуу ч гэсэн ухаарж байгаа нь бас болоо шүү дээ. Ухаан ухтлаа ухаарахгүй явна гэдэг чинь харамсалтай шүү дээ. Ухаан ухтлаа ухаардаггүй тийм улсууд хүртэл байна шүү дээ. Энд чинь хүн чинь янз янз шүү дээ. Хүүхдээ ингээд нэг хэрэглээний араас худалдаа авалтын араас тэгээд нэг эн тэнд очсон хямдрал дээр очил тэнийг юм шиг хүмүүст алцаал тэгэл нэг хар баасан гарагч юм уу эсвэл нэг дэлгүүрийн нээлтэн дээр ч юм уу өөр тэрэггүй нэг халуун самаа авах гал чичрээл ноцолдоол нэг одоо манайх ийм нэг ийм олон нийтийн энэ нэг сэтгэлгээнээс нэг жоохон холдоор та нар олон хүмүүстэй адилхан энэ олонхын сэтгэлгээ гэдгийг олон хүмүүстэй адилхан сэтгээ дэвэл өстой нэрэ хизээч тэр тоосон дотроос босч ирэхгүй шүү. Тэр тоосон дотор л яваад байна, төөрөөл яваад байна. Тиймээс олон хүмүүсээс яг ондоо амьдрья гэж бодж ийл тэр хүмүүсийн шуурж байгаа, хүмүүсийн тэр халгалж байгаа тэр жилийн тренд ч юм уу те, энэ жилийн мод ч юм уу. Одоо өстой ингэдэг болцсон байлээ, тэгдэг болцсон байлээ гэдэг ийм ам дагсан,
ам дагсан цуурайнд автахгүйгээр. Цуурайнд. Одоо нэг энэ жилийн тренд, тэр жилийн тренд идэр чинь бол жинхэнэ тарих угаалтууд байхгүй. Жинхэнэ одоо юу гэдэг энэ олонний массыг тархийг угааж худалдаа авалтуудыг явуулж байгаа. Энэ бизнес зайл байхгүй. Энэ бизнес зайл мэлэнд автахгүйгээр зүгээр өөрт байгаа юм хэрэглээд энгийн игэл даруу гой цэвэрхэн байх хэрэгтэй байхгүй. Би л нэг заваан гэсэн шиг явж болохгүй шүү дээ. Энэ чинь орчин үе чи одоо бид нар чи арай өөр амьдрын шүү дээ. Хуучин ч гэсэн гой цэвэрхэн. Хуучин ч гэсэн айгүй гой ингээд цэвэрхэн хувцас өмссөн юм чинь гоё л байдаг шүү дээ. Тэгээ ялангуяа манай залуучууд эдгээр бол ингээд хуучин хувцас өмссөн ч гэсэн залуу нас их гоё шүү дээ. Ер нь бол залуу нас маш гоё шүү дээ. Хуучин байсан ч гэсэн гоё харагддаг байхгүй юу? Тэгээ манвитийн үеийн нэг жоохон нас маснд явж байгаа усуд бол мэдээж бас нэг хямдхан өмсөд байгаа хаашийн жоохон ингээд чанартай тэгсэн мөртлөө тэрийгээ сайхан олон жилээ өмсчихсэн бүр биедээ суулгаад ингээд хэрэглээ сурцсан тэр идрүүд айгүй гоё нүнжтэй харагддаг шүү дээ. Мэдээж хямдхан ингээд залуучуудтай бид нар чи адилхан биш шүү дээ. Ингээд залуучууд яг гоо ингээд бөөний юмнаас очиод юм авчиж байгаа л баг. Тэгээ манвитийн усуд бол ингээд бас нэг чанартай ямиг ганц нэг юм аваад тэрийгээ тэгэд олон жилээр ингээд сайхан өөрийнхөө бие суудал сайхан хэрэглээд тэд нар чих гоё харагддаг шүү дээ. Гоё харагддаг юм байлээ. Саран туяа надад 10 удаа бариулсан юм. Ах нь одоо тэгээ нэг яан занзын усуудтай ясаар одоо та эдийг чинь одоо мэдэхгүй шүү дээ. Тэгээ яг би гаач нь сайхан барай зохиод тэгээ миний энерги таарад бас энерги таарна гэж байгаа шүү дээ. Итгэл үнэмшил байна. Тэгээ бие сайхан гамнараа гэж. Эрүүл явуулдаг болчихдээ шүү дээ. Эрүүл явал учир нь олдондоо өгдөг шиг. Уг нь би та эдтэйгээ ийм энгийн юм ярих гэж би боддгийг. Тэгээд хүмүүсийн шунлыг өдөөсөн нэг тийм баярхал өнгөрөө сагсуу эсвэл улс төрийн хулгай зэлгий нэг хүмүүсийн нэг салсан дийсэн балиар заваа энэ ховж би тийм ярихыг хүсдэггүй. Би та бүхэндээ зүгээр энэ амьдралын игэл үнэн. Тэгээд хувь хүний бас хөгжил. Тэгээд энэ энгийн амьдралын энэ өөрийн үзэл бодлоо та нартайгаа хуваалцаж боддог байхгүй юу? Би бол ингэж бодож байгаа шүү. Та нар бас ингэж надаас авах юм байвал аваарай гэж. Авах юм байвал авчаарай. Тэрнээс одоо ингэж нэг заваа хулгайч нарын хулгайг одоо Монгол орон даяараа ярьж штэ. Таксирын чодгоч сахгуулаад зөвхөн үүдэн дээр орцны үүдэн дээр сууж байгаа хөгшчүүд хүртэл одоо энэ ус төрч гэсэн одоо энэ ямар муухай заваан байна вэ? Бид нар одоо ингэж яхаар зүгээр өөрсдийнхөө хүний мууг авч байгаа хөлийн хэрэг угааж ягдаг шиг. Энэ миний пост байгаа штэ. Хүний муу гайхаж сууж байхаар хөлийгөө эрийг угааж сууя гэж. Бид нар өөрсдөргөө анхаарч өөрсдөргөө амьдрал руу анхаарч. Гэр орон дотор байж байгаа ч гэсэн хэрэггүй хог нушуудаа гаргаж хаях хэрэгтэй. Нүүдэл суудл их гоё байдаг шүү дээ. Манайх ч одоо 3-4 удаа нүүлээ. Тэгээд ингээд нүүх болгондоо л гэрийнхээ ингээд юуг хогнуудаа салж идэг. Тэгээс та тааран штт. Нэг окноо дуудаал, номоноогоо дуудаал, танах ийм авах уу гэл. Тэгэл ер нь эргэн тойрнон хадам ах дүүнэр мөнэр найз нөхдөдөө дуудаал. Тэгээд энийг авах уу, тэрийг авах уу гэл. Тэгээд тэд нар чи авах авъя гэл. Тэгээд өөртөө ингэж хөнгөрөл байгаа байхгүй. Тэгээ гэрээ улам хөнгөлөөл. Гэрээ хөнгөлөх тусам ингээд дарамт нь багасаад идэж айгу гоё. Та нар тэгээрээ. Одоо 26 онд за бүгдээрээ тэгж чадахгүй л тий. 26 онд одоо зарим нэг айлын авгаа ихнэрүүд гэр орныхоо хог новчноос холдоор гой цэвэрлэгээ хийгэр. Би та нар чи шатлалтын заагаад өгье. Шатлалтын. Манай яа цэвэрлдэг вэ гэж. Энийг ярьчаад би орё доо. Ихнэр хүүхд маань гайхаж байгаа баг. Өнөөдөр нэг зогсоолтоо болсон чинь гараад алга болчихтой гэдэг.
Тэгээ надад бол гоё л байр. Нэг гэртээ чи хамаагүй ярьж болохгүй нэг модноос ч дахиж орж юм яриулдаг. Мөнхөө отоо ах наацаа чи сайн мэдэхгүй ямар ч хэсэн эмдэг дээрээс зураг авах хэрэгтэй шүү. Осолд орсон юм бол эхлээ зураг, эхлээ ангаахаар оншоод тодруулах хэрэгтэй. Угарсан зурсан юм байна уу? Мөрөөсөн гажсан, гулгсан юм байна уу? Эхлээ тэгсэн дээр шүү. Ах нь одоохондоо ажлаа хийхгүй баг. Тэгэхээр энэ гэрээ цэвэрлэхийн тулд юунаас эхэлдэг вэ гэж би зүгээр өөрийнхөө туршлагаас та бүхэнтэйгээ хуваалцъя. Хамгийн нэгдүгээр галтгоонд байж байгаа бүх юмнуудаа бүгдийг ингээд аяг тааваг элдв толгой юмнууд бүгдийг гаргаад тавьчих. Би танарт нэг юм зааж өгөх гэдэг шүү дээ. Халбах сэрээтэйгээ. Тэгээд тэн дээрээсээ ингээ харж агаад ингээд нэг өнгөн зөрсөн, барьсан янз янзын ирээвэр хураавар янз янзын юмнуудаа бүгдийг ингээ ялга. За мэдээж нэг очтод хурж ирэхэд нэг ижил аяг маяг элдв толгой юмнууд нь байж өг тэрийг цочны юм гээд ингээд цаашд ингээд тусад нь тавьчих. Хүний галтгооноос амар их юм гарч ирдэ шүү. Өдөрсөн домгорсон ээж мэж элдв толгой усуудыг өгсөн барьсан янз янзын өнгө мөнгөн солгой молгой тэгэл бүрд аль нь дэмгүрийн мэнгүр тийм юмнаас зүгээр харамсахгүйгээр хагцаа сурчих. Халбах сэрээ шалгаа авахгүй. Гурдын гамбаз омбоз одоо жишээлбэл зарим айлбар 2 3 гамбаз омбоз аль дэмгүрийн юм байж. Тэгээ тэрийг ажил буурдын буян муу энэ төр хатгаж матглаа. Хог новш шүү. Галтгуугаа саган цэвэрлэл. Тэгвэл ингээд манай эмгтээч гой сэтгэлч хөнгөрнө. Угаа цэвэрлэг тоос шороод харах юм чинь ч багасна. Тэгээ галтгооч гой цэгцтэй болно. Тэгээд яг нэг өрхийн гişүүдийн иддэг барьдаг хоолунд хийж иддэг барьдаг юмнуудаа наадталтаа гаргаад тэгээ бусад ингээ хэрэгэлдэг юмудаа цааталтаа оруулаад жилд ерөнхийдөө тэр олон аягнуудыг жилд нэг ер нь айлууд нэг цөөхөнд гаргадаг шүү дээ. Тийм хэрэгэлдэг аягнуудаа нүднээс далд хайрцаг марцанд хийгээд ингээ цааш. Манайхад дэгдгий. Тэгээд дараа нь хувцсныхаа шүүгэнүүдийг яаж гэрийг нь тэгээ бүгдээрээ сайхан сууж байгаа нэг амралтын өдөр сууж байгаа бүх хувцсандаа бүгдийг гаргаад ирчихлээ. Бүгдийг гаргаад иргээд за ингээд том өрөөндөө за над хевсэн дээрээ өөрөө өөртөө гутал хувцас илдүүлээ гадуур хувцас бай дотор хувцас өмд юмнуудаа бүгдийг гаргаад ирчих. Бүх шкафнд дэж бүх хувцсандаа бүгдийг гаргаж ирдэг. Гутал мутлаа. За тэгээд эндээс аль нь өмсдгийг, аль нь өмсөхгүй байгаа. Аль нь хуучирсан байна, хуучин хувцсан мууцсан бүгдийг ялгадаг. Бүгдийг ялгадаг байхгүй юу? Энд дотор ч багтсан, барьцсан, өмсдөггүй, авсан мөртөө шинээрөө мөртлөө өмсдөггүй хувцсан зөндөө байдаг. Тэдээс бүгдийг ялга. Яг л энэ хэрэгтэй энийг өмснө, энэ бол болдог, энэ тэгдэг. Тэр хэдэн хувцсуудаа аваад үлдчих. Гуталж ялгаа байхгүй. Гуталж гэсэн аль дэмгүрийн 10 20 жилийн өмнө гуталж явж идэг шүү дээ. Тэр мэдээсээ бүгдийг ялгачих. Тэгж ялгсан юмудаа хэрэгтэй хүн байвал өгөөд хэрэггүй байвал шатаа. Зүгээр шатаач. Хувцсанд битээ хоргодороо. Тэгж нэг хогийн зам битээ гарга. Тэгж өөртөө хөнгөл. Энэ бас ингэж энэ муу хувцснууд, муухай юмнууд дээр чи аягүй их муу нэр хурцсан явж идэг. Муухай юм хурцсан. Тэн дотор чи бүр үүрэлцэн явж идэг байхгүй. Тэгдэж шүү. Тэгээд энэ гэр орондоо байж байгаа бас нэг ингээд муудцсан тавилга мавилга илдвд болоо юм суудаггүй яаж ийсэн сандал мандал янз янзын юмнууд байж ивэл тэр мэрэг хай. Зүгээр хай. Орд дэвсгэрч ялгаа байхгүй. Ер нь тэгээд нэг ингээд нэг шинэ ондоо гоё ингээд шинжлэл хий. Тэрс бид нар нэг бидний өдөр нэг тоосоо арчдаг тэр биш. Тэр чинь бол гэр орны шинжлэл биш зүгээр нэг тоос унгааж байгаа. Хэрвээ том шинжлэл хийе гэж бодож ивэл юусаа зөрөгтэй хус. Манайхад идэв шүү. Өөртөө зөрөгтэй хус шүү дээ. Бүр хитл. Заримдаа манай их тэрийг харамсдаг шүү дээ. Гү чи наад чинь байж өв зүгээр юм шүү. Үгүй ээ хэрэггүй. Яах юм нүгээр? Би өмсөхгүй. Тэг өмсөхгүй мөртлөө хадгалаа л юм чод яах гэдэг юм. Хизээ өмсгөө хадгалаад байгаа яр шиг. Гусч байгаа юм чи. Гадуур хоцсон муц идэл долоо юм байж ивэл тэгээд би бүстэй тэнийг юмтай байсан шүү дээ манайхаа. Годон гуталтай. За юу. Тэр годон гутал нь яах чам гэсэн чи би өвлийн аялалд өмсөж явах юм гинэ. Цоо шинээр годон гутал. Дэмгүртийг бас нэг амтан дуурайгаад авцсан.
годон гутал тэгээд нэхи байгаа даа юм чи нөгөөдх нь баг ялзрах нэ өмсдгүү. Тэгээ би хизээч өвлөө аялж явах юм. Годон гутал мотоо өгж байгаа юм чи. Дүүн мөнөртөө авахгүй. Авъя л гэж юм чи. Ав. Наад нэхийг өмсөдөртөө таарж гэнэ наадах аав. Харамсах юм байхгүй. Тэр хідэн төгрөгөөр авсан ч ерөөсөө хамаагүй. Тэгж гой сэтгэлээ хөнгөлөөр. Сэтгэлээ. Одоо модунагийн тоглоомыг хүртэл бас тэгдэг штэ. Одоо ингээд модунагийн тоглоомыг ингээд унтцсан байж хат нь. Унтсан штэ. Унтан гут нь ингээд модунаас чинь тэгээд манай найзууд тэгээд бие авчихсан. Дэлгүүр орохдоо бас нэг жижиг машин шээ авч маваад. Ингэсээр модунын тоглоом амар их болчихсон байгаа байхгүй. Дэнгүүд нь тэн дотроос бүгдийн тоглоомуудын бүгдийн асчаа дугуй мууг нь унтсан барьсан, хуучирсан өөрийнх нь тоглолтгоо могодгүй бүх юмуд ингээд ялгарууд нь хийж чад хайчиж байгаа юм. Тэгээд цэгцтэй. Яг өөрийнх нь тоглолдог, өөрийнх нь өдөр болгоно нүдэн дээр харагдаж байгаа юм чинь тоглолдог машинуудын тэднээс эдийн үлдээгээл тэднээс яагаад тэгэл нэг буур ингээд хуучирсан, салбайтсан тэгэл нэг хуруугаар исгэхээр хүүгд гэмтээгээр янз янзын юмнуудыг хайчиж байгаа. Хүүхдгээ тоглоомыг хүртэл цэгцэлдэг. Тэгж байгаарэ. Тэгжиж энэ амьдралаа гой цэгцэлж авдаг шүү. Биднээсийн ингээд амьдрал цэгцэрлэлээр сэтгэл цэгцэрдэг шүү. Та нар яг өөртөө цэвэрлээд үзээрэй. Биднээсийн энэ амьдрал маань өөрөө гой цэгцтэй болоод ингээд ирэхлээр биднээсийн сэтгэл санаач айгуу гой цэгцэрдэг. Чи хэдий чинээ гэр орноо навшруулаад хэдий чинээ ингээд юм чин хөглөрөөл шкаф чин ингээд бүр сагаад ингээд заваараад байна. Биднээсийн сэтгэл санаач гэсэн ингээд юм заван байдаг штэ. Балиар байдаг. Тэгээ юу авж байгаагаа мэддэггүй. Надад юу байгаа вэ гэдгээ ойлгодоггүй. Хувцаа гаргаж ирж ингэж үздэггүй хүн чинь дээрэс нэмээд аваад идэх байхгүй. Нөгөө хувцууд нь цаана ивкэстэй, чихээстэй, янз янзын юм тэгэл шкафнд тэгээд чамдаанд авдран янз янзын юм дотор ингээд байж идэг. Тэгээд тэрийг мэдэхгүйгээр ингээд авахгарлаа ингээд аваад идэх байхгүй. Энэ чинь зовлон би мэднэ. Тэм учраас бүх хувцснуудаа бүртгэж явах хэрэгтэй. Гутлнуудаа ч гэсэн. Юу н одоо энэ гутал мотл идэрч ийстэй утгагүй идэв шүү дээ. Гутлыг бол ил байлгаж явах хэрэгтэй. Гутлын ийм нэг юм хятадын нэг юм байдаг юм да. Целлодын гэрэлтдэг юм хаалгатай нэг хятадын гутлын шүүгээ. Тэр их зүгээр шүү. Яагаад гэвэл ингээд тэрийг ингээд нэг жижиг өрөөндөө ч юм уу балкон дээр ч юм уу тавьчихсан бүх гутлуудаа ичдэг. Би одоо тэгсэн байгаа. Бүх гутлуудаа ичдэг байхгүй. Тэгээд ингээд гутлаар өөрөө тэр нэг хуучин гутлуудаа хардаг байхгүй. Чи ийм гутлаж чи ахаад гутлаар яах гэдэг ингээд өөртөө ярьдаг шүү дээ. Гутал чинь нүдэнд чи харагдахгүй ижүүл чи гутал аваад идэх байхгүй. Надаас юу ч байхгүй гээл аваад. Надад ийм байхгүй. Энэс гоё гутал. Энэс бүх гутал. Энэс чанартай гутал. Энэс хямдхан байна, тийм байна, ийм байна гэдээ аваад идэх. Тэгэл тэрийг өвлийн хідэн гуталтай байна, хавар намрын хідэн гуталтай байна, зуны хідэн гуталтай байна. Тэдүүсгээ бүгдийг тоог нь гаргах хэрэгтэй. Тоог нь гаргаад. Тэхгүй бол нэг нүднээс дад байж идэг юмуд чинь сүүл дээрээ бүрстэй хайрын мөнгө болдог. Тэгэж тэнэр өөртөө дургу хүрмээр болдго шүү. Тэг өөргөө туршлагаа таа хүнд ярьлаа. Хуучин мусаа хэвс ээж шууд хай. Хамгийн их муухай бозор юм шингэж идэм чи хуучин хэвс байдаг шүү дээ. Олон жилийн дагтаршин шороо, тоос, байр хөлийн юугаар бид чинь зөвхөн дээдлийн шүртээд идэг. Дээдлээс оруулаад идэг. Бүр доотлох нь бүр ингээд дагтарсан нарийн тооснууд ингээд байж идэг. Тэгээд тэр чинь нөгөө хөлийн гიშгдлээр ингээд босч идэг байхгүй. Тэгээд нэг хуучирсан өнгөн ганцхан угаагаад нэмэргүй болчихсон. Тийм хэвсэд зүгээр хуулийн хайр хэрэгтэй. Тийм юмдаас салж авах хэрэгтэй байхгүй. Та бүхэнд тэгж зөвлөе. Гадуур хувц муц эдрээс сайн бүртгэж илүү тийм муухай овор хэмжээ томтой илүү том тийм нүсгэр мэндийг битий тийм олноор нь битээ аав. Багт шингэх газар байхгүй. Бараг үлгүүрч таахгүй. Тэрнийхээ ингээд шкам бүр чихчихсэн ингээд. Тэгээ бүгдийг англиад эхнэрийнхэнд, нөхрийнхэнд бүр ингээд бүр хүүгүүд нохоогүй бүх юм холилдсан айлч байдаг шүү дээ. Миний тэр юм хаана байна нэг тийм байсан даа тэрийг бүр мартсан санчихсан. Тэгхгүйгээр хүүхдийн нэг тустай, нөхрийн тустай, нөхрийн хувцс тустай, гадуур хувцснууд тустай.
тусдаа байж байгаа хэрэгтэй. Тэгэл тэднээсээ бүртгэж явах хэрэгтэй. Ийм юм байж байгаад илүү юмар явах гэдэг ингэж би юмтэг бас ярилцах. Гэр бүлийн хүмүүс хоорондоо ярилцж явах хэрэгтэй. Хүүхдүүд ялангуяа одоо өсвөр насны хүүхдүүд айгүй их шуналтай шүү дээ. Одоо би ч гэсэн өөрөө өсвөр насны охинтой. Өсвөр насны хүүхдүүдэд ер нь л ингээд нэг жоохон ирээмэрэн байвал авах гал байна. Шунал байгаа байхгүй. Бүр багаас шуналтай болсон. Одоо нэг бүгд адилхан. Тимч бүүз, инж, женс өмд ингэж энэ жил ингэж өмсдөг болсон билээ, тэгдэг болсон билээ. Хүүхдүүдээ ч гэсэн багаас нь гой зэгцтэй. Бага юм өмсөө сургачих хэрэгтэй. Энийг өмсчээ. Өмсөхгүй бол энийг өмсөхгүй чамд юм авч өгөхгүй. Энэ чинь зүгээр авдаг юм биш. Чи тэгээд 2 хоног өмсөөл тэгээд ахаал ингээл энэ хувцастайгаа адилхан ивхэд хаяна. Үгүй шүү. Дараа нь өөрийнхөө цалинтай мөнгөтэй болсноо өрн дураараа авцаа ав. Одоо бол чи зүгээр хүүхэд болохоос чи ямар нэг юу гэдгийг загварын тайз биш. Тэгээ жирийн даруухан байж сурах хэрэгтэй хүүхдүүдтэй. Хиний хүүнээс илүү гарах гад хүний дор оруулахгүй гэдэг юм хачаач үзэл бодлоор ингэ явуулаад байвал хүүхэд багасаа шуналтай болчихдог шүү. Хүүхэд багын шуналлаа тэгээд хүчрэгдэхгүй ш том болохоор бүр аимшигтай болно шүү дээ. Бид чинь бол тэр нөгөө баг багтаа нөгөө байхгүй үгүү дутуугийн дунд өссөн учраас бас гайгуугаад байгаа байхгүй юу? Маний хүүхэд нас эдэр чинь байхгүй шүү юу ах юм. Одооны хүүхдүүд бол амар хэрэглээ, амар ирээ мэрээнстай хэдэн 100 мянган хувц сонрын дунд төрж байгаа өсөж байгаа. Юм болгоноор үсчээд идэг. Ерөнхийдөө хүүхдийн шунал нэгсэн болгоныг авч өгнө гэдэг бол энэ бол хүүхдэд харилж байгаагийн шинж биш. Хүүхдэд улам тэнэг болгож байгаа. Улам тэнэг их захгүй болгож байгаа. Өөрийнхөө чадвараас, өөрийнхөө орлогоос хитээдсэн шуналтай. Тэгээ шундаа дийлэхгүй болохоор атаархуу болдог. Ер нь шундаа өөрийнхөө авч чадахгүй юм авч чадахгүй болох, өөрийнхөө хүсэлтэд хүрэхгүй болоод ирэхлээр атаархал араас нь гарч иж байгаа шүү дээ. Өөр тэрийг авцсан байж байгаа, өөр тэрийг хэрглэж байгаа хүмүүстэй барьцдаг, тэрэндээ өршөргдөг. Тэгээд нөгөө өлөм заваан үгнүүдээ бичдэг. Тэгээд нөгөө фэйсбүүкийн доор нөгөө өөрөө авч чадахгүй өөр хүн авцсан байхад нь тэгээд тэрний доор ингээд ухамсаргүйгээр утга учиргүй тэнийг юм бичээд ингээд доромжлоод тэрийг доромжилж ижил нэг дээр нь гарах гад өөрөө амьдралаар ч юм уу ашиг орлогоороо дээр нь гарч чадахгүй нэг доромжлол хараалаараа дээр нь гарах гад ингээд жишрээд байдаг. Тийм байж байгаа. Өлөн шуналтай болсод байхгүй юу? Өлөн шуналтай. Тийм байт юм байл шүү. Тийм учраас хүүхдтэй энэ чи хэд болж байна? Одоо орё доо. Хүүхдээ ч гэсэн тэгэрээ манайхаа. Цэгцтэй гой байлгаад. Гүний тийм гой цэмцгэр өгдөө шүү дээ. Гой нэг цэвэрхүү хувцтай. Залуу нас бол ерөнхийдөө залуу нас нь өөрөө гой байхгүй юу? Юу ч юмсан гой. Гой цэвэрхэн л баг. Цэвэрхэн байлгаас урч байгаа. Хум суруунаас нахгүй лаа. Гар хуруугийн гутлаа гой цэвэрхэн өмсөөс урч байгаа. Тэг бодох шүү дээ. За энэ хүртэл намайг сонсон та бүхэндээ баярлалаа. Хамаг юм хайтай юм шүү дээ. Тэгээд гараж дотор нэг машин уулгаач суугаад байвал намтын хүн ч үүдэх юм. Юм үзээгүй юм шиг те. Тэгээд нэг амтын хүний машин байж ах чинь гараж дотор нэг хачин царайтай юм ингээд нэг амтны машин дэргнээс сулгаа хийж байгаа юм шиг ингээд суугаад ирлээ. Юу гэж бодох юм баг байли. Шгор. Йоо нуур. Хөрхи мо машин минь өнөөдөр нэг дулаахан онох бах та чаваас. Энэстэй хүний хэлээр ярьдаг байсан бол хөлдөж өхөнгө алдсан. Яса гадаа байж үзээгүй машин шүү дээ. Нааша ярмөр нүүснээс хойш л яста өвлийн үтнэг үтсэн дээ. Тэрс хөрх юм яста даарж үзээгүй машин байхгүй. Яг ямар ч лайв дээр тэгээд нэг юм ганц хоёрд нэг юм балаа юмд гарч ирэх хөөс ер нь олонх нь бол дажгүй байгаа шүү дээ манайх.
Манайхан бол ганц хоёр л нэг юм хар гайнууд гарч ирдэг. Би ч тэгээ их цэвэрлсэн дээ. Үн ч их цэвэрлсэн. Би одоо гэдэг хүний хуучин хувцсны шинэн дээр гэдэг шиг тэгж боддог хүн. Хуучин найзуудтайгаа байхад одоо энэ пэйж дээр бол шинэ хүн хэрэггүй. 188 мянга чи их шүү дээ. Би бол одоо энэ пэйжээр 200 мянга зан болгох юм болоо гэсэн бодол надад огтаалга. Хүсэхгүй. Яах. Нэг хитэн хуучны тэгээд нэг одоо нэг 180 дээр би чинь баг 2 3 жил болж штэ илүү гараад иртээр нь болгоцод байгаа. Тэгээ энэ усуудтайгаа бууалаа гэж амар итг. Тэгээд авирыг мэдэхгүй аашд олдохгүй. Тэгээд намайг мэдэхгүй. Миний нөгөө яриа хөөр үзэл бодлыг мэдэхгүй. Энэ шинэ